Сайн байцгаана уу? Од мөндөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн сэдэв бол хасрын удмын язгууртны булш гэсэн сэдвээр ярилцсан. Энэ дугаарыг хамтран ажиллагчаар өдөр бүр шин төлөвлөжүү болон Mobicom компани маань оролцож байна. За нэвтрүүлэг НТV болон Од мөндөр радио 107 83.3 гэсэн хост төлөвлөгөөнөөр та бүхэндээ хүрдэгэ. За студид Америк сургуулийн түүхийн багш Анархааны Марат хаан хөтлөгч орноо ир ажиллаж байна. Өдрийн мэнд төргий багш. За өдрийн мэнд төргий орноо. За өнөөдрийн сэдэв болохоор хасрын удмын язгууртны булш гэсэн сэдэв байгаа. За энийг эхлэхийн өмнө яг энэхүү судалгааны бүтээлээ би яг хаанаас хинээс ямар хүнээс ишилж ярьж байгаа вэ гэдгээ товч тодорхой дурдахгүй бол үнэхээр болохгүй. Монголын археологийн шинжилгээ ухаанд тодоос тод гэрэлдэх од гэж байдаг болвол энэ хүний тухай өнөөдөр би ярих юм. Тэр нь юу гэхээр бид бүхний хайртай багш, тэ сурган хүмүүжүүлэгч, боксing олон улсын хэмжээний спортын мастер, олон улсын хэмжээний мастер, Монгол улсын шинжилгээ ухааны гавьяа зүтгэлтэн, холбооны бүгд найрамдах Герман улсын сурвалжлагч одоо институтын археологийн институтын сурвалжлагч гишүүн, тэгээд түүхийн шинжилгээ ухааны доктор, профессор, багш сурган хүмүүжлэгч, эгэл даруй энгийн байгаагаараа бусдын хайр хүндлэлийг хүлээсэн өчүүхэн одоо ингээд тий одоо миний амьдрал гэх юм уу та тий шууд миний амьдралд бол ангийн минь багш, судалгааны багийн минь удирдагч, магистрийн маань одоо тий дипломын ажлын минь удирдагч, амьдралыг минь зааж чиглүүлж өгсөн. За түүнээс гадна яг энэ ажил амьдралын гараан дээр бол бид нар чинь бас их сургуулийн багш гэж байлаа шүү дээ тий. Гэхдээ энэ их сургуулийн багш гэдэг эрхэм алдар байснаас шин залуу багш нар бол яг үнэнгэлэхэд учраа мэддэг байсан. Яг энэ үед нь бол биднийг бол тий зөв замд нь чиглүүлээд одоо их сургуулийн багш гэдэг чинь ийм ёс зүйтэй байх ёстой, ийм судалгаатай байх ёстой гэдгийг надад болно бидний эдэн нөхдөд ингээд үлгэрлэн дуурайж үзүүлсэн. За ийм одоо хүн байгаа юм. За тэгээ энэ хүнийг бол тий Довдаан Баяр гэдэг юм. За тэгэхээр Довдаан Баяр гэдэг хүн бол яг археологийн шинжилгээ ухаанд те биднийг дурлуулахад, оюутан шавнараа дурлуулахад, судалгааны ёс зүй гэдэг зүйлийг заахад, сурагч оюутнуудаа те хөдөө гадаа дагуулж явж биетээр ингэж зааж сургах. Үүнээс гадна яг нөгөө анх ажилд орж байгаа шүү дээ. Яг энэ үед өстө жинхэнэ нөгөө сайн уу амьдрал минь гэдэг шиг биднийг ингэж хүлээж авсан ийм багш байсан. Тэгэхээр энэ одоо багшийнхаа судалгааны бүтээлээр өнөөдөр те нэвтрүүлгээ хүргэх гэж байгаадаа маш их баяртай байна. За Довдаан Баяр багш бол ерөнхийдөө бол Монгол болон одоо дэлхийд дахин танигдсан эрдэмт хүн. Археологийн шинжилгээ ухааны тодоос гэрэлдэх тод од нь баггүй. За тэгэхээр багшийн маань бол одоо нэгэн сэдвт бол 8 бүтээл байдаг. Хамтын 10 бүтээл. За тэгээд одоо ингээд дангаараа бичсэн одоо судалгааны өгүүлэл гэх юм бол 200 гаруй өгүүлэл байдаг. Тэ. За тэгээ энэс гадна одоо яг Баяр багшийн маань судалгааны бүтээлүүд нь шүү дээ, тэ. Оросын холбооны улс, Япон, бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Хятад улс, тэ. Турк, холбооны бүгд найрамдах Герман улс, Унгар, Казахстан зэрэг улс орнуудад орчуулагдаж гарсан байдаг бөгөөд тэдний одоо судалгааны одоо тэр улс орны судлаачид бас ишилж судалгааны бүтээлтэй бас дурдсан байдаг. За тэгэхээр Баяр багшийг маань бол яг археологчд бол маш сайн мэднэ те. Бас түүхийн чиглэлээр судалгаа хийдэг, аялал жуулчлал ер нь бол юм түүх нийгмийн ухааны талын хүмүүс бол нэлээд сайн мэдэх баг. За тэгэхээр Баяр багш маань бол яг өөрийнх нь судалдаг сэдв нь болохоор дундад зууны үеийн хоц суурин, дундад зууны үеийн булш оршуулга те. Тэгээд дундад зууны үеийн одоо яг 13 дугаар зууны үеийн Монголын эзэнт гүрний үеийн хүн чулуун хөшөөд байхгүй юу. Тэгэд шинжилгээ ухаанд нэг хэсэг бол тодорхой биш байсан 13 дугаар зууны үеийн одоо Дорнод Монголын хүн чулуу гэдэг алдартай те түүхийн музейд байдаг хүн чулуу. Үүнээс гадна одоо Сүхбаатар аймгийн Даргангас суманд байдаг те ингээд хүн чулуунууд байгаа байхгүй Монголын үеийн. За энэ чулуунуудыг хамгийн анх судалж үзээд ер нь бол яг тухайн үед судалгааны эргэлтэнд бол түргэн үеийн хүн чулууны нэг салбар одоо хэсэг гэж үздэг байсан байгаа байхгүй. Тэрийг нь бүр маш сайн судалж үзсний үндсэн дээр энэ бол түргэн үеих биш юм байна. Энэ бол 13 дугаар зуун. Тэр дундаа язгууртан хаад язгууртнуудад зориулсан хүн чулуун хөшөө юм байна. Эний одоо тэр нүүрний төрх байдал те өмсөн хувцас хонор, малгай, гизэг, үс те энэ бүх зүйл нь ерөөс яг л 13 дугаар зууны юм байна гэдгийг тодорхой гаргаж өгсөн байдаг. За тэгэд яг энэ Баяр багшийн маань энэ судалгааны энэ одоо хүн чулуугаар хийсэн судалгааны энэ бүтээлийг Оросын холбооны улсын нэрт эрдэмтэн энэ Плетнева гэж хүн байгаа байхгүй. Энэ хүн үнэлж бичихтэй бол яг маш урт юм хэлж байгаа юм л да. Энийг зүгээр ингээд товчхондоо зүгээр ингээд өөрийн үгээр ингээд хэлэхэд ийм тодорхой бусаас гэрэл гэгээг авчирсан судалгаа байсан юм а гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үүний одоо ингээд те археологийн шинжилгээ ухаанд оруулсан хувь нэмэр, дээрээс нь түүхийн шинжилгээ ухаанд оруулсан хувь нэмэр бол үнэхээр асар их байгаа нь бол те ингээд тодорхой байгаа. За тэгэхээр яг одоо бол өнөөдрийн судалгааны сэдв нь болохоор те сэдвийн дагуу бол
Баяр багшийн маань 2000 онд хэвлүүлсэн, одоогоос 25 жилийн өмнө хэвлүүлсэн Алтан ургийн язгууртны нэгэн булшийг судалсан нь гэдэг ийм судалгааны бүтээл байгаа. За судалгааны бүтээл хаана ирээд явах вэ? Яаж одоо тий судалгаанд орсон бэ, эргэлтэнд орсон бэ гэдгийг одоо ингээд цухас товчхон ярихад бол 1990-ээс 91 онд шилжих одоо энэ үед бол Баяр багш маань бол Оросын холбооны улсын тий Москвад бол ингэж томилтоор очиж ажилласан байгаа. За ингээд ажиллаж явах явцад бол үнэхээр Оросд бол үнэхээр маш олон зүйлүүд байдсан байна. За тэгээд энэ 90 оны үйл явц гэдэг чинь арчилсан нийгэм рүү шилжижлээ тий. Үүнээс гадна энэ өмнөх 70 жилийн хугацаанд бол Оросын холбооны улс зөвлөлт социалист бүгд найрамд холбоот улс тий. Энтэй холбоотойгоор Монголын түүх тэр дундаа 13 дугаар зууны үеийн түүх, Чингис хааны үеийн түүхийг тий маш их дардаг гэсэн байгаа байхгүй. Дардаг Чингис хаан бол зүгээр цэргийн гарамгаа жанжин түүнээс бусдын дандаа муугар эдэлдэг гэсэн тий. Үүнтэй холбоотойгоор яг л 13 дугаар зууны үеийн бас булш оршуулга гэдэг юм тий. Эдгээрийг судалгааны эргэлтэнд бас тийм сайнаар гэдэг ч юм уу оруулахыг бас хоригддаг байсан юм шиг байна. За ингээд цаг хугацаа өнгөрөөд арчилсан нийгэм шилжсэн тий. За ингээд энэ судалгааны бүтээл болохоор 2020 онд 2000 онд хэвлэгдсэн байгаа сте. За тэгэхээр 2000 он гэдэг маань бол арчилсан нийгэм шилжсэн яг ийм үе байгаад байна. За тэгээд энэ судалгааныхаа бүтээлээ хийсэн. За тэгэхдээ энэ хийхдээ бол 1959 онд Оросын холбооны улсын Чита мууж гэж байгаа. За Чита мууж гэдэг нь бол одоо манай яг Хинтигийн хойдлын нутаг баггүй, Хинтийн хойдлын нутаг. Онон гол тэрнгүүр урсж байна тий. За тэгэхээр тэр онон гол гэдэг нь болохоор уугуул Монгол нутгаар болох юм бол нөгөө 3 голын сав газар баггүй. 3 голын сав газар гэдэг нь хамаг Монгол. Хамаг Монгол гэдэг нь Чингис хаан. Чингис хаан болон тэдний удмынхан гэсэн үг тий. За ингээд оршин тогтнож исэн газар байгаа. За энд бол 1959 онд Киселев болвол тий бас юм маш том мөргэн хэмжээний судалгаа хийсэн байна л да. За энэ Оросын судалгааны багийнхнаас болохоор Шинжлэх ухааны академийн түүхийн ба одоо ингээд эдийн боловсролын хүрээлэн гэж байгаа байхгүй. За эндээс болохоор маш том судалгааны одоо баг ажиллуулсан энэ баг маань чулуун зэвсгээс ахуулаад бүхий л үеийн одоо түүх соёлын дурсгалыг судалсан байгаа юм. Тэг би Баяр багшийг яагаад Киселев гэдэг хүний судалгаа тайланг тий илүү их ингэж харсан болоо тий илүү их ингэ дэлгэрэнгүй үзсэн бол тэгээд тэндээс нь тэр судалгаанаас нь тий Киселевийн одоо судалгааны бүтээлүүд байна, өгүүлбүүд байна. Энэ өгүүлбүүдэд ороогүй бас нэг сонин тий дурсгал байгааг нь хараад энэ хаана байгаа бол гэж ерэн сурвалжилж агаад олсон судалгааны бүтээл байгаа байхгүй. За тэгэхээр энд бол яагаад Киселев гэдэг хүнийг сонгосон бэ гэхлээр яг тухайн үед 1990 он 91 он гэдэг чинь Баяр багш бол 1974 оноос 70 оноос хойшоогоо ерөөсө Монголын эзэнт гүрний нийслэл Хар Орим хотын одоо маллах судалгаанд те судлаачаар ажилласан хожимо одоо судалгааны багийн удирдагч те ингэж болж ажилласан байхгүй. Тэгэхээр тэр 90 онд бол Киселев гэдэг хүн бол 1949 онд ахаад энэс бүр хэдэн 40 жилийн өмнө гэсэн бас те 49 онд Хар Орим хотод Өгөөдөө хааны ордныг малтсан гэдэг ийм судалгааны том бүтээл хийсэн байгаа байхгүй. Өгөөдөө хааны ордыг малталж үзлээ. Тэгээ тэрийн малталгаас одоо ингээд хоёр шатны тий ингээд археологийн дурсгалууд оллоо гэд. Тэгэхээр Киселевийн одоо судалгааны бүтээлийг давхар сайн үзэхээс гадна тэр орхисон зүйлүүдийг шалгасан шалтгаан нь бол бас нэг ийм байгаа юм шиг байгаа юм. За тэгээд энд бол одоо 59 оны үйл явдал ярих нь тий Киселев гоо. За Киселев гэдэг Оросын сурвалжлагч гишүүн хүн юу хийсэн бэ гэхэлэр тэр Чита муучид тий судалгаа хийж явах замдаа дундад зууны үеийн 3 том буш харсан байгаа байхгүй. За энэ 3 том буш нь болохоор юм боржин чулуун суйртай тоосхоор үрсэн бунханд буш байсан байгаа. Газрын тэг хөрсөн дор. Тэгээд энийг болохоор мэдээж нөгөө тухайн үед бол судлаач нар тонцсон байсан байгаа байхгүй. Судлаач нар тонцсон байсан энийг ингээд те гайхад тэмдэглэсэн байдаг. Тэгээ азар дөрөв дэх булшийг нь болохоор тонуулчд анзаараг байсан байгаа. Нэг булшийн авчихсан биш те. Судлаач тондог нь бас ямар учир вэ? Судлаач тонсон биш л те. Зөвхөн нэг тухайн үед нэг тонцсон байсан. Тэгээд судлаач тэрийг тодорхойлж бичиж байгаа шүү дээ те. Би сая тийг хэлсэн нь уучлаарай тэгвэл. За тэгээд Киселевийн одоо тэр нэг нарийн тэд ингээд судалгааны үр дүнгууд явж байгаа. За гэтэл энэ бүс нутагт болохоор 19-р зуунд ч гэсэн Оросын бас нэг судлаач бас судалсан байна л да. Тэгээ судлангуудаа яг тэр хэсэг газарт одоо ингээд археологийн малтах судалгаа хийж үзээд тэр хэсэг газараа Баян уул гэд нэрлэж. Судалгааны бүтээлтэй шүү дээ уг нь бол тийм ээ. Одоо энэ нэг уугуул Монгол нутаг тий. Одоо л Оросын нутаг тий. Хоёул нөгөө нэг яг ингээд одоо л Оросын нутаг, хуучин уугуул Монгол нутаг гэдэг утгаар нь тий. За тэгэнгუთ одоо юу болох вэ гэхлээр тэр Баян уул гэдэг газрын нэрийг болохоор Окоски гэд нэрлсэн байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол юу гэсэн үг вэ гэхлээр нэг 70-80 жилийн хугацаанд эсвэл нэг 100 жилийн орчим тий газар усны нэр яаж өөрчлөгдөж байна гэдгийг бас давхар харж болж байгаа юм. За тэгээд сая тэр нөгөө 3 буш байсан гэдсэн тий. Тэгтэл азар нэг нь үлдсэн байсан. За энэ азар үлдсэн нэгийг нь болохоор малтаж судлаад үзсэн. Тэр нь болохоор хэмжээний хувьд мэдээж жижигхэн байсан учраас тонуулчдын нүдэнд өртөөг байгаа.
За ингээд цаашаа ингээд малтаад үзлээ. Малтаад ингээд яваадсэн чинь нөгөө нэг шороо чулуу те ингээд дүүргсэн байгаа шүү дээ. Ингээд явж байгаад нэлийн гүнд ороод ирсэн чинь нөгөө авсан дээр нь одоо ингээд нөгөө нэг те яг 13 дугаар зууны үеийн язгууртны маягийн те одоо имэйл тэгээд тэр авсыг ингээд төмөр гархаар ингээд гархилчихсан ийм зүйлүүд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ийм зүйл байна гэдэг болвол ер нь энэ бол яг аль үеийн бош бонхон бэ гэдгийг болоод түүх сурвалжийн мэдээ илүү ойрхон харуулж чадхаар болчихж байгаа. Тэ. За тэгэн гут одоо энд хоёул ахаад юу ярих вэ гэхээр жаахан нөгөө нэг цаг хугацаагаа юм эсвэл нөгөө нэг юу яагаадах юм. Дундад эртний их сүгчтэй монголчуудын одоо ингээ онголон бушлах зан үйл гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр зан үйл гэдэг маань яг 13 дугаар зууны үед те эрт цагт монголчууд өвөг дээдсийнхаа булшийг те ер нь яаж хаана хэрхэн оршуулдаг байсан бэ те. Ямар одоо зүйл хойлоглоо дагалдуулдаг байсан. Мөн тэдгэрийг илрүүлж олж те судал шинжилж байсан тухай ер нь асуудлууд те хизээ ямагт тийм асуудлын хэлбэр байгаад байдаг байхгүй. Археологч хүн болгоноос ер нь түүхч хүн болгоноос түүхийн багшаас ер нь түүх сонирхдаг хүн болгоноос Чингис хааны бунхан хаана байна. Эсвэл Алтан уургийн хаад язгууртны бош бунхан хаана олцсон уу гэл ингээл асуугаад байдаг те. Гэтэл Чингис хаан тэргүүтээ яг Монголын их хаадын бош оршуулгын талаар те Монголын түүхийн холбогдлолд сурвалж бичгүүдэд бол ийм тоотой хэмжээний боловч бичиж тэмдэглэж үлдсэн зөндөө байгаа байхгүй. За энэ нь юу гэхээр эдгээр одоо нэг мэдээ зангийн дотор шүү дээ те. Ийм онц сонирхолтой хүмүүсийн сэтгэлийг бол нэг ихээр татах гэж байгаа байхгүй. Догдлуулах зүйл бол их хаадын булшиг одоо нэг чандал нь нууцлдаг байсан. Тэ нууцлдаг гэсэн. Тэр нь бол хинч мэддэхгүй оршуулдаг. Тэгээ уг газартаа тэгээ 20 цээр тавьж тухайн үед бол ингээ харуул хамгаалт гаргаж нууцын зэрэгэлтэд оршуулдаг гэсэн байгаа байхгүй. Шалтгаан нь юу юм гэхээр хүрэл зэвсгийн үеэс хойшоогоо ингээ буш оршуулгууд явсан цаг үе болгондоо торогдсон байгаа. Үүнээс гадна бас нэг зүйл байгаа нь юу гэхээр одоо ингээ Монгол нутагт байгаа ингээ буш оршуулгуудыг тэгээ бүх цаг үеийн буш оршуулга гарч ирдэг мөртлөө 13 дугаар зууны үеийн хаад язгууртны буш байхгүй болчиход байдаг тий. Нэг ховор зүйл болчиход байна ш. Жамуухын булсныг олцсон гэд нэг хий хосон л яриа болж таарах шиг болсноо тий. Хий хоосон ч гэхээс хаашаа тэр одоо нэг үгүйсгэх харахгүй батлах харахгүй гэсэн утгатай л да тий. Дадруул юм бол шүү. За яг 13 дугаар зууны үеийн тэр буш оршуулга мөн л байгаа юм да бас нэг хаад язгууртны буш байгаа юм шиг байна тий. За тэгээ энэ талаар ер нь бол нэлээд сайн мэдээ одоо ингэж бичиж үлдээсэн түүхч хүн гэх юм бол Монгол улсын ерөнхий сайд байсан Агдамуугийн амар гэж хүн байгаа тий. За энэ хүний одоо түүхэн баримт тий түүхийн одоо судалгааныхаа бүтээлдээ бичсэн зүйл байгаа байхгүй. Тэрэн дээр юу гэж тэмдэглэсэн бэ гэхээр эрт цагийн монголчууд өөрсдийн хаадын оршуулсан газрыг харь этгээдээс туйлын нуудаг болох бөгөөд энэ тухай Нанхиадын бичсэн гэж хятадын тий эртний хятадын бичсэн нь монголчууд өөрсдийн наснаас нөхцөн хаадыг оршуулахдаа хүний чинээ 2 хэсэг үнэрт модыг ухаж авс үйлдэн дотор нь хүүрийг үстэй дээл малгай өмсүүлж цагаан өнгийн илгээр хийсэн гутал оймс бүсийг хэрэглэн агуулна гэж. Түүний хамт авсны дотор домб, ваар, тавг, цом, халбаг, савх зэрэг алт мөнгөн сав суулгыг тавьсны хойно авсыг битүүлж 4 алтан цагиргаар бүсэлдэг. Алтан цагиргаар бүсэлдэг. Хүүр зөөх сүүхийг цагаан эсхий хивс хоргоогоор бүтээнэ гэж байгаа. За эрт цагийн монголчууд өөрсдийн хаадын оршуулсан газрыг харь этгээдээс туйлын нуудаг болгох бөгөөд энэ тухай Нанхиадын бичсэн нь монголчууд өөрсдийн наснаас нөхцөн хаадыг оршуулахдаа хүний чинээ 2 хэсэг үнэрт модыг ухаж авс үйлдэн түүний дотор хүүрийг өстэй дээл малгай өмсүүлж цагаан өнгийн илгээр хийсэн гутлаа өмс бүсийг хэрэглэн агуулна. Түүний хамт авсны дотор домб, ваар, одоо тэ тавг, цом, халбаг, савх зэрэг сав суулгатай алт мөнгөн сав суулгыг хийсний хойно битүүлж 4 алтан цагиргаар бүсэлдэг гэж байгаа. Тэгэхээр хүүр зөөх одоо сүүхийг тэ цагаан эсхий хивс хоргоогоор бүтээнэ гэж. За ингээ өхөөд 3 хонсны дараа гэсэн үг тэ одоо нас барсаад 3 хонсны дараа одоо ингээ оршуудвал сайн гэж байгаа тэ. Тавиачдаг тэ. А тэгээ авсны өмнөд хэсэг гэж байгаа байхгүй. Шинэ хувцас өмссөн удган одоо тэ шинэ хувцас өмссөн удган морь унаж хоргоо мэт идээр жолоо хийн алтаар чимсэн имээлтэй морь хөтлөн явна гэж. Тэгээ хүүрийг өдөр бүр 3 удаа хоноор тахина. Алт уургийн язгууртны үнийг тий. Газрыг гүн ухаж авсыг булсны хойно хэдэн мянган адуу бэлчээх буюу эсвээс илүү шороог өөр газар аваачиж ухсан газрыг төв тэгшгэн болгоно гэж. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо нэг газрыг ингээд ухаж авлаа зэ. Ухаж авангуудаа тэндээс гарсан шороо тэнд чинь одоо бас олон юм агуулна шүү дээ тий. Тэгэхээр тэр шороо болгоныг ингээд хийх юм бол ингээд овоор чинь тийм үстэй. Тэгэхээр зарим нэг шороог нь өөр газар асгаад тэгэн гутаа тэр газрыг төв тэгшгэн байлгана гэсэн үг. Ямар нэг хив
байхгүй гэсэн үг. За ингээд яасан бэ гэхээр хойдон жилийн тэрийг ингээд эргэж ирж те тахилын зан үйл үлдэн штэ. За энэ зан үйлийг үүлдэхдээ юу хийдэг вэ гэхлээр одоо анханасаа оршуулах та. Оршуулах та шүү. За нэг ботхыг эхийнхэн нүдэн дээр нь одоо алах юм байна. За эхийнхэн нүдэн дээр нь алан заяа. За тэгээ алангуудаа тэр ботхыг тэндээ ингээ болгоно ш тэр бултаа цуг те. За тэгээ тэр энгийг нь аваад явах нь. Энгийг авч явангуудаа дараа жил юм уу 2 3 жилийн дараа нөгөө нэг монголчууд яг уул усныхаа газар те баримжааг бол маш сайн мэднэ. Гэхдээ яг энэ доор манай язгууртан байгаа гэдгийг мэдэхгүй шүү дээ, тэ. Тэгэхээр яг тэр доор байгаа язгууртандаа зориулж дахил тайлгын зан үйл идэж үсөөрөх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрийг яаж мэдэх вэ гэхээр нөгөө ингээ тавьдаг байхгүй. Тэнгууд нөгөө ингээ тавингууд нөгөө инг нь буйлсаар хагаад одоо тэ буйлсаар хагаад нөгөө ботхойгоо яг ингээ өгсөн харсан газараа очиж ингэж тойроод эргээддэг гэж. За тэнгууд нь одоо энэ доор болвол манай эхс дээдэс хаад язгууртан байгаа гэдгийг мэдж олно гэж байгаа байхгүй. За энийг бол яг би одоо нэг арай үнэмшлэхгүй шиг сонсогдож магадгүй. Тэгэхээр энэ яагаад үнэмшилтэй болохын тулд дахиад нэг зүйл хэлжээ. Мантухай цэцэн хатан гэх кинод тий. Мантухай цэцэн хатан кинон дээр Батмүх Даян хаан гэж гарч ирнэ. Батмүх Даян хааны хатан Мантухай. Харин баг гадны алтчин гэдэг тий. За алтчин хатан Батмүх Даян хоёр хааны дундаас нэг хүү тий төрөөд амьгүй энддэг. За тэгэн гут нөө Батмүх Даян хаан чинь нэг алчин хатна харагдаад байж байгаа ш. Тэгсэн чинь алчин хатна амьгүйч гэсэн те та бидний одоо те одоо үр одоо хүү гэд тэгсэн чинь Батмүх Даян хаан нөгөө нэг зайранда хэлдэг байхгүй. Чи хүүг минь хан хүний ёсоор оршуул гэж хэлдэг байхгүй. За ингээ хэлсэн чинь тэр төрийн ордонд амар том үүмэн буужгнаа болоо бөө юм болоод тэгсэн чинь нөгөө төр болт гэдэг хүү байгаа ш. Нэг Батмүх Даян чи хоёр ихэр хүүхэдтэй ш. Улс бол төр болт гэдэг. Тэгч төр болт гэдэг хүүхэд нь 90 гутаа Мантухай цэцэн хатанд хэлж байгаа байхгүй. Ээжээ хэрвээ улс бол те бит хоёр ингээд нас барах юм бол та бас 200 хүүхэд алаад 200 ботго те одоо ингээд бас 200 хүүхэд алаад ээжийг нь уйлуулад 200 ботго алаад энгийн бойлуулах уу гэж асууж байгаа байхгүй. Юу гэж Мантухай цэцэн хатан гайхдаг ш. За тэгээд ингээд очиод үйл явдлыг ингээд болсон чинь нөгөө нэг зайран чинь хааныг ханхүү хүний ёсоор оршуул гэд хэлсэн чинь 100 хүүхэд алаад эхийн уйлуулад 100 ботго алаад энгийн бойлуулна гэдэг тэр баахан нүцгэн шалтан нөгөө хүүхдүүдийг чинь те уйлуулаад тойруулсан гал асаад цогсож байдаг шүү дээ. Яг кинон дээр тэгж гардаг те. За тэгэхээр энэ үйл явдал маань юу гэсэн үг вэ гэхээр яг л тэр одоо 13 дугаар зууны үе те байсан ёс заншил те энийг бас ингээд явсан байгаа байхгүй. За тэгээд ерөнхийдөө баяр багшийн маань судалгаа бол энэ мэтлэнгэр кинонд те эсвэл одоо хувцас хонор 13 дугаар зууны үеийн тэр түүхэн жүжиг гэдэг ч юм уу ер нь түүхэнтэй холбоотой маш олон зүйлд ингэж тусгалаа судалгаа нэг олсон байдаг байхгүй. За өстэй бас сонирхолтой тий. Өнөөгийн өнцгөөс харахад бас нэлээд хүнд юм байна. Тэгээд манай сонсогч үзэгчдүүд тусдаа дүнэлтээ хийх бах. Тэгээ бас нэг сонирхолтой зүйл нэг бол 13 дугаар зуунд хүмүүс яаж оршуулга хийж исэн бэ гэсэн чинь багш маань нөгөө бүдүү модыг ухаад одоо ялгаатай тал нь бол юм биш үү? Одоо бид нар бол авсаг ингээд модоо эвж зүүгээд хийдэг бол тэр нь бүдүү мохыг ухаад хийдэг байсан маань. Бас нэг сонирхолтой юм дотор нь савх хийдэг гэдэг нь бас их сонирн байлаа. Савх гэдэг тий. За хоёулаа нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчийг танилцуулаад за өргөжлүүлээд яриандаа оръё. Тэгэхээр өдөр бүр шинэ Түлээж үгийн хамт олон маань манай Од мөндрийн олон нэвтрүүлэгтэй хамтарч ажилладаг. За тэгэхээр цоо шин төрлийн 2 омлет тост бранч худалдаанд бол гаргаад байгаамаа. Тэгэхээр Түлээж үгийн хамт олон маань үргэлж гоё ингэж менюгээ шинчилж гоё те одоо яг ингэ танилцуулах гэж байгаа нь болохоор шаржигнсан энэ гоё амтыг би та бүхэнтэй танилцуулъя. За тэгэхээр энэ бекон омлет тост нь болохоор өндөгний омлет болон гахаан махтай мини шарсан талах. За талханд цөцгийн тосыг тусгаалan шингээж шаржигнур болгосноор илүү онцлогтой юм байна. За мөн нөгөөх нь болохоор шримп омлет хөөс гэж байгаа. Энэ болохоор миний бүр хамгийн дуртай эднийхээс ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр өндөгний омлет болон сам хорхоотой мини шарсан талах байгаамаа. Талханд саримстай цөцгийн тосыг шингээн тусгаалan шаржигнур болгосон гэдгээрээ онцлогтой байгаа. Та бүхэн энэ гоё бүтээгдэхүүнийг амсахыг хүсэх юм бол за хүүхдийн 100 хүннүү моол чандман төв глобал гэсэн одоо энэ 4 салбаруудаар худалдаалагдж байгаа. Тэгэхээр Түлээж үгийнхаа салбаруудын урдуур явахдаа та бүхэн манаас заавал ороод энэ бекон омлет тост юм уу, шримп омлет тостын энэ гоё шаржигнсан нэмэх нь одоо энэ төгс энэ шаржигнсан гоё жорыг та бүхэн маань орж өөрийнхөө бас биеэрээ хамталж үзээрэй гэж зөвлөж байна. За холбогдох утас нь 75 75 10 гэсэн утас байна. За мөн www.tlg.mn гэж орж болно. За Facebook хаяг нь Түлээж үр Монголиа гэдэг байгаа. Та бүхэн манаас дагаж аваад гоё шинэ бүтээгдэхүүнүүдтэй цаг алдалгүй танилцаарай. Баярлалаа Түлээж үгийн хамт олондоо.
За тэгэхээр саяны хэлсэн мэдээлэл бол ер нь 13 дугаар зуунд те Монгол хаад язгууртнуудыг маш чанд нууцлаж оршуулдаг байсан тухай зүгээр нэг л үзэл таахгүй нэг л зүйл гэсэн үг те. За тэрнээс гадна ерөнхийдөө яг ингэж оршуулж байгаа гэдэг ч юм уу те ер нь бол ингэж нууцлж оршуулж байгаа зүйл нь ямар учир утгатай юм бэ гэхэлэр монголчууд тэр цагаас хойш нүүдлийн мал аж ахуйтай байсан. Тийм учраас яг тэр суурин соёл иргэншилтэй ард түмэн шиг те хаад ноёдынхоо булшиг яг хоттоо гэдэг ч юм уу маш олон хүмүүсийн нүдэн дээр ийл тэгээд дээрэс нь хууль ёс ингээд те цагтаг нэг күнзийн сургаалаар маш эртнээс ингээд те өдөр тутмынхаа амьдралдаа ингээд хэрэглээд явдаг энэ хүмүүс болон нүүдийн соёл иргэншил буюу өргөн уудам нутаг тийм ээ. Тэгээд цөөхөн хүн ам байнгын нүүдэлж амьдардаг энэ хүмүүсийн хооронд ч маш асар том соёлын ялгаа гарч иж байгаа байхгүй. Тийм учраас монголчуудын хувьд бол мэдээж хаад язгууртнуудынхаа булшиг те нэг дор ингэж маш олноор нь те оршуулаа тэрийг байнгын харуул хамгаалттай байлгах нь бол бас л учир дутагдaltaй байна. Үүнээс гадна бас Чингис хаан болон түүний залгамжлагч нар те Чингис хаан өгөөдөө гүйг мөнх за яг Монголын эзэнт гүрний үеийн хаад ноёдуудын булш оршуулга яагаад олдохгүй байгаа гэдэг шалтгааных нь нэг нь болохоор нэгдүгээр энэ байгаа. Хоёрдугаарт бол энд оршуулсан зүйлс маань бол бас ингээд яг эртнээс нь шингэдэг байсан байгаа юм л да. Хаад ноёдыг оршуулахдаа янз бүрийн нууц зүйлүүд гаргадаг гэсэн харуул хамгаалалт гаргадаг эсвэл өөр газар сонгож те энэ харуул хамгаалалт гаргаад ирэхээр энэ нь ингээм амт амьцаар байгаад те энд ингэж хаад ноёдыг оршуулсан энд ч ингэж оршуулсан гэдэг домог ярианууд гарч нөгөө төөрөгдлийг бий болгодог те ийм зүйлүүд яваад байгаа байхгүй. Тэрнээс гадна бас цаашаага ингэж яваад үзэх юм бол яг манай баяр багш маань шууд ингэж хэлсэн байгаа юм л да. Чингис хааны булшиг бол ер нь ирээд дими те дими явдал болно гэж байгаа байхгүй. Ер нь бол баг олдохгүй гэсэн утгатай юм хэлж байгаа байхгүй. За тэгээд цааш нь ингээд яваад үзэхээр бол ер нь Монгол нутагт бол те Чингис хааны булш бунхан байгаа, умардад байгаа те тэр бүх хил мөнх хааныг ч гэсэн Чингис хааны ойр орчин Монгол газарт оршуулсан гэдэг түүхэн сурвалжууд байдаг. Ер нь судлаачдын судалгааны бүтээлүүдийг нэлээд сайн хайгаад үзэх юм бол те мөнх хаан ч гэсэн одоо яг Чингис хаан тулгуй те тэдний нэргэд мөнх хааныг оршуулваа гэж байгаа. Яагаад гэвэл мөнх хаан ч өөр харь улсад сүм улсад аян данд явж байгаад нас орсон те. Тэгэхээр тэр хааныг тэнд нь биш буцаагаад тэр нас орсон газарт нь биш уугуул их нутагт нь авчирж оршуулж байна гэдэг зүйлийг хараад байгаа байхгүй. За тэгээд ингэж нарийн нандан оршуулдаг газар маань те ер нь нэг ингэж нууцлж оршуулж байгаа штэ. За энэ нь бол монголчуудын ингээд нөгөө нэг нүүдлийн соёл иргэншилтэй бол яалчгүй холбоотой болчихж байгааз. Тэрнээс тэрнийг дагуулна штэ угаасаа тий. Аха. Энд өргөн уудам газар нутаг эзэмсчин бөгөөд байнгын тэр газараа манд чадахгүй гэсэн үг байгаастай тий. За ингээд юу яаж байгаа юм аа. Одоо нөгөө нэг ийм 13 дугаар зууны үеийн булш оршуулга тий ер нь хаадуудыг хэрхэн яаж оршуулдаг вэ гэдэг тэр нэг мэдээлэл өгөхөд товчхондоо өгөхөд бол нэг иймэрхүү байгаа юм. За Оросын чита мууч онон мөрний их тий. За энд нөгөө нэг хамгийн гол нь болохоор энэ бүс нутагч нь бол одоо ингээ манай сонсогч нарын хамгийн сайн мэдж байгаагаар бол Чингисийн чулууны бичиг гэж байдаг шүү дээ. Хархираа голын хөндий тий хондын балгаснаас яг ойр орчмын тэр хотоос уулын хэсэгт ингээ оршуулгын хэсгээс олдсон байгаа байхгүй. Тэгэхээр музейд Түүхийн музейд байдаг хуулбар нь түүхийн музейд байдаг байхгүй. Тэр чинь бас яг 2000 оны ихээр хуулбарлаж яг оргиос нь хуулбарлаж авсан. Тэгээд тэр Эрэмтаажийн музейд байгаа тэр Чингисийн чулууны бичиг гэдэг бичиг чинь яг саяны энэ газраас одоо өнөөдрийн хилээд байгаа газар олж байгаа байхгүй. За тэгэхээр энэ нэрийг нөгөө яд гэсэн шүү дээ. Хар баян гэж анх нэрлэжсэн гэсэн шүү дээ. Тэгээ энэ ингээ бүгдийг бодоод үзэх юм бол энэ яг 13 дугаар зууны үед тэр хасрын удмынханд эзэмшүүлсэн газар нутаг болоод байгаа байхгүй. За тэгээ яагаад тэр нөгөө Чингисийн чулууны бичиг дээр чинь нөгөө нэг хавт тасрын хүү эсэнгөө ноён те 325 алд газар ингэж харуулж онлоо гэдээ байгаа штэ. Тийм л тэмдэглэгээ байгаа штэ. Тий. Тэгэхээр энэ бол юу гэсэн үг вэ гэхэлэр яг тухайн улс те нөгөө нэг Чингис хаан нөгөө 1225 онд Хархираа горлын хүндийд ирээд нөгөө их найр наадам хийсэн те хоризм улсыг дайлсан гэдэг. Тэгээ тэн дээр ялсан эсэнгөө ноён гэж. Тэгээд эсэнгөө ноён энэ чулууны бичгийг өөрийнхөө эзэмшил нутагт аваачиж 50-д те. За тэгээ ингээ бодоод үзвэл яг Хархираа гол гэдэг бол яг юм байгаа юм. За тэгээд Киселөгийн нөгөө нэг 4 булш гэдээ ярьсан те 3 булш байсан 3 нь болохоор те тоногдсон байсан. За энэ тоногдсон булшин дотроос бол яг 13 дугаар зууны үеийн те язгууртны үнэхээр баян тансаг булш бунхан байсан байна гэдгийг тодорхой илэрхийлж харагдах зүйл нь болохоор тоноглолчдын авч үлдээгөөгүй явчихсан байсан юм мөнгөн юу зааны ясаар хийсэн лууны дүрс байгаа хөөхгүй.
За тэгээ яг энэ лууны дүрсэн нь бол яг хэр хэмжээтэй гэдгийг нь бол мэдэхгүй. Ягаад гэвэл Баяр багш одоо саяны энэ булшны оршуулгын одоо ингээд миний дараагийн ярих энэ дурсгал олдрууд шүү дээ. Энэ олдруудын нэг хэмжээ эднүсийн нэг музейд байсан тэр зургаар нь ингэж баримжуулж ингэж судалгааны ажил хийсэн байгаа байхгүй юу? Тийм. Тухайн үед одоо зааны ясн тийм бэлэг дурсгал олдно гэдэг чинь эн чинь бас айгүй үнэтэй цайтай одоо тийм яс тэрнгэр даа ялангуяа бүр лууны дүрс хийцэн байна гэдэг бол. За тэгээд тэр лууны дүрснээс гадна өөр одоо нэг ном сумны ингээ хэсэг хагарах одоо хэсэг эднээс ингээ олдож байгаа байхгүй. Тэгээ энэ бүхнээс үзэх юм бол яагалчгүй яг 13 дугаар зууны үеийн тэр маш үнэтэй одоо язгууртан хүмүүсийнх байна гэдэг нэгдүгээр энэ газар нь өөрөө тодорхойлж чадах. За тэгэн гут чинь Киселев бол энэ тайланд бол Окошки гэдэг энэ газрыг нэрлийг нэрлэлсэн байгаа гэдэг шүү дээ. За Окошки Баян уул. За ингээд нөгөө нэр өөр ингээ яваад байдаг тий. За тэгээ Киселев нөгөө булшийг малтсан. Тэгсэн чинь ер нь бол яг булш тэр хавийнхаа ингээд эхлээд малцсан гинэ. За малцнаар нэрээ авчий да. Малтлага ихтэй явхад яасан бэ гэхээр яг авсны таган дээр нь ясан дөрөө бүхий модон эмээл төмөр амгаа зуузаа бүхий ингээ хазаар дотроо сумтаа үйсэн саадаг ном зэргийг одоо ингээ тавьсан байгаа байхгүй. За тэгээ энийг ингээ сайн ингээ судлаад ингээ малтлагыг ингээ судлаад үзсэн чинь энэ бол ерөнхийдөө хичнээн ийм үнэтэй тансаг ийм булш оршил байгаа тоногдоогүй булш байгаа байхгүй юу? Жижигхэн мөртлөө тоногдоогүй. Гэтэл энэ нь 6 настай хүүхэд байсан. За ингээ 6 настай хүүхдийн шарилж таарж байгаа байхгүй. За тэгээ энд байсан тэр торгон гадартаа өстэй дээл, хоргоо малгай, торгон өмд, цамц, савхин гутал энэ зэргээс өмснөөс нь гадна энийг бол бас ингээд лам хүний гэж байгаа байхгүй ингээд банзалтай байсан гэж байгаа байхгүй. Нэг юм бэлхүүс хэсгийг ороодаг банзалтай байсан гэд. За тэгээ энэ бүхнээс нь үзэх юм бол яг энийг бол Киселев тухайн үед бол яг 13 дугаар зууны үеийн хавт хасрын удмын за ер нь бол 13 дугаар зууны үеийн язгууртан лам хүүхд байна гэж үзсэн байгаа юм. За тэгээ түүнээс гадна талигаачин дэргэд хоёр шиг юм хавдаг бүхий мөнгөн товрон ингээд чимэгтэй суран бүс олцсон байгаа байхгүй. За энэ нь болохоор ингээд суран бүс олцсон. Дээрээс мөнгөн аяг олцсон байгаа. За тэр мөнгөн аяг бол ёроолдоо ийм самгаар түсгээр өсөг байгаа байхгүй. Тэр өсгийг ингээд нэг хил шинжлэлийн хүн ингээд судлаад үзсэн чинь энэ нэг маны байдныхан за ийм өсөг байсан юм шиг байгаа За тэгээ энийг ингээд судлаад үзэн гутаа за энэ бол ерөөсөө яг Киселевгийн дүгнэлт хийх хамгийн гол чухал заалт нь болчихж байгаа байхгүй За энэ 6 настай хүүхэд гэхдээ энэ бол 13 дугаар зууны үеийн тийм том цолтой одоо ингээд мяндаг тушаалтаа лам хүүхэд байсан юм байна гэдгийг зүйлийг хэлж байгаа. За тэгээ энэ бол одоо ингээд бодоод үзээ л да яг яагаад ийм баримтыг гаргах болсон бэ Киселев гээд. Тэгэхээр энэ бичгийн сурвалжууд бол 2 дугаар зуун 13 дугаар зуун ялангуяа тэр хамаг Монгол улс байгуулагдахаас өмнө Монголын нууц товчоонд бол хотогт монхор хотогт зүрхэн гэх мэтэр одоо бурхан шашны хотогт хувилгаад гэж байгаа байхгүй. Иймэрхүү хүмүүс байсан юм байна гэдэг зүйлийг яриад байгаа. За үүнээс гадна одоо нэг юу байгаа штэ. Чингис хаан Хэрээдийн Тойрол ван хоёр энэ хоёр нөгөө гүр хаан жамхаг гүр хаан дүр өмчлөд өрсөлдөгч нар нь тэгээ нөгөө хотууга бихи эднүс чи нөгөө нэг юм затын юм мэддэг гэж байгаа байхгүй. Тэгээд ингээд тэнгэрээс одоо ингээ бороо хор оруулж чаддаг гэл. За тэгэхээр энэ бас нэг юм шашинтай холбоотой ч юм уу эсвэл нөгөө нэг бөөмөргөлтэй холбоотой зан үйл хийдэг байсан гэдэг ч юм уу ийм зүйл бас харагдаад байгаа юм. За тэгээ энэ бүхний эцэст яг эдэрийг бол ингээ яг Баяр багш бол яг тэр Москвад очоод тэндээс нь одоо нэг юм Киселевгийн судалгааны тайлангууд тэр тайлангуудаас ерөөс огт илрээгүй зүйлүүдийг ингэж бүртгэж үзсэн байгаа байхгүй. За ингээ бүртгэж үзээд энэ бүхнийг судлаад үзсэн байгаа. Гэтэл эндээс бол Киселевийн тайлангаас нь одоо арай өөр одоо дүгнэлтүүд гарах бас боломжууд гарч иж байгаа байхгүй. Тэр нь болохоор нөгөө олдврын тодорхойлолтуудыг нэг бүрчлэн хийсний үр дүнд ингэж гарч иж байгаа байхгүй. Киселевийн тайлангаас одоо энийг шүүж гаргаж байгаа гэсэн үг. Киселевийн тайлангаас гэнэ Киселевийн одоо тайлан болон одоо зураг байгаа шүү дээ. Идрээс гэсэн үг байхгүй. Хөөх Баяргаа бас бидэнд тун хэрэгтэй ийм мэдээлэл үлдээсэн байх шүү. Одоо нөгөө гурав нь бас яг хажууд нь байгаа энэ булш ийм учир утгатай байхад нөгөө гурав нь бас зүгээргүй л булш байж бас бодогдчихжээ шүү. За тэгэн гут одоо энэ булшны малгай шүү дээ. Малгааны яг ерөнхий байдлыг ингээ харах юм бол ийм орчин үеийн халах юудэн ингээ баруун Монголын одоо нэг дуулхаа гэдэг ингээ малгай байгаа байхгүй. Зэрэг энэ өнөөгийн монголчуудын малгайтай нэлийн төстэй гэж. За төстэй. Тэгээд ингээ Чингис хааны нөө иш хөрөг
малгайг сайн судлаад үзэнгүүтээ Чингис хааны иш хөрөг дээрээс нь одоо Бээжинд хаадын ордонд байдаг тий бас ингээд Чингис хааны хөрөг Тайваны музейгээс олдсон тэр Юан гүрнүүийн хатад тий эдгээрүүдтэй ер нь бол нэлийн төрсөлж үзсэн байгаа байхгүй. Ингэж үзээд бол ер нь Чингис хааны иш хөрөгтэй бол энэ малгай бол нэлийн төстэй юм байна гэдгийг харуулж байгаа. За тэгэхээр Чингис хааны малгайтай төстэй байна гэдэг нь бас нэг зүйл болчихж байгаа тийм. Дээл болохоор энд болохоор Киселев болохоор нэг дээл байна гэж үзсэн байсан. Гэтэл Баяргаа бол яг тэр судалгааны бүтээлээс нь харж үзээд энд бол хоёр өөр дээл байна. Нэгдүгürt болохоор тэр буруу ингэртэй дээл байна. Нөгөө талд нь болохоор зөв ингэртэй дээл байна. Буруу ингэртэй дээл тэ яагаад ингээ 13 дугаар зуунд ингээ өмсөд байгаа юм бэ гэдэг нэг зүйл гарч ирнэ. Тэгэхээр 13 дугаар зууны үед дээл буруу өнгөртөө дээл өмсөж байна. Тэгээд энэ нь өөрөө 6 настай хүүхэд байна. Тэгэхээр энэ бол айлын инхрий хүүхдэд буруу өнгөртөө дээл өмсгдөг байсан. Нөгөө нэг эндчгүй гээд одоо нөгөө нэг нэрийг өөрчилсөн шүү дээ хүний. Яг энтэй адилхан нэг юм цээрийн ёс заншил те энэ маягийн зүйл байж магадгүй гэж байгаа байхгүй. За тэгээд нөгөө зөв өнгөртөө дээл гэж байгаа. За ингээд энэ зөв өнгөртөө дээл тэр буруу ингэртэй дээл ч гэсэн ялгаа байхгүй. Бүгдээрээ одоо яг энэ бүслэгийн хэмжээнд агүй их олон те босоо юм нуглаастай тэгээд ингээ цээж хүртлээ гэж байгаа байхгүй. Тэгээд хормоны хэсгүүд нь болохоор агүй олон нугларсан гэж байгаа. Энэ нь одоо бидний яриад байгаагаар нь орчин цагийн лам дээл. Одоо 13 дугаар зууны дээл байгаа шүү дээ Монгол дээл. Одоо бол Монгол бол нэг хүннүү дээл гэж яг алдарчлаа л да. Тэр нь хадны оршуулгоноос маш ихээр олдсон сүүл үед те. За яг ийм дээл байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээл бол яг 13 дугаар зууны үеийн бас язгуурт нь хүний дээл байсан гэдгийг нь бас давхар харуулж байгаа. Яа 13 дугаар зууны үеийн хүмүүсийн өмсдөг хувцсыг бодитоор нь ингээд харж байгаа гэсэн бас нэг санаа тий. Яг одоогийн бидний өмсөж байгаа бол мэдээж нэг костюм тий нэг даун хувцас тий за ингээд өмсөх баха. Гэтэл яг 13 дугаар зууны үеийн тэр хувцснуудын тэр хэмжээр ойдол тий тэр зүү шаглаа одоо өөр юу юм бэ тий. За энийг нэг Монгол костюмсын одоо манай загварынхан маш сайн тайлбарлах баха тий. Хоёулангийн одоо арай л тотхохоо гэл. За баярлалаа. Хоёулаа хамтран ажилласыг танилцуулъя. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар энэ Mobicom-ийн шагналтай код гэдэг урамшууллыг та бүхэндээ танилцуулах гэж байгаамаа. Тэгэхээр өөрийн кодоо та бүхэн маань найз руугаа илгээгээд багцаа ахиулахыг ураад та 5 ГБ ийм дататай болон энэ Monfy-гийн 5000-ын одоо энэ купон авах нэ. Тэгэхээр одоо амжилттай багцаа ахиулсан найзынхаа тоогоор үржүүлж авах тул олон найзаа та бүхэн маань урих тусам ингээд үржих боломжтой гэсэн үг. За хамгийн олон найзынхаа багцыг нь амжилттай ахиулсан 3 хэрэглэгч шагналтай юм байна. Нэгдүгээр байр нь болохоор Monfy ав дэлгүүрээс худалдаа авалт хийх 3 сая төгрөгийн шагнал байна. За 2 дугаар байр нь сая 500 мянган төгрөг. За 3 дугаар байр нь 500 мянган төгрөгийн эзэн болох юм байна. Тэгэхээр та бүхэн маань яг одоо Mobicom аппликейшнаараа багцаа ахиулаад найзуудыгаа ураад энэ гоё уралдаанд та бүхэн маань бас оролцоорой, төрүүлээрэ гэж уриалж байна. Баярлалаа Mobicom-ийн хамт олондоо. За тэгээ яг эндээс бас нэг ахсрах бүстэй бүс бас гарч иж байгаа. Бүс гэдэг бол мэдээж Монгол эрчүүдийн тий байдайн байлдаанд агсаж зүүж авах эсвэл одоо ингээд ёслолын хэмжээнд өмсөж байгаа бүс нь зэрэг дэвийг нь илэрхийлэх гэл янз бүрийн зүйлүүд ингээд илэрхийлж байгаа тий. За тэгэхээр тэр бүсэн дээр нь байгаа одоо тэр товрон чимэглэл гэдэг зүйлүүд нь бол энэ бул шиг бол яалчгүй язгууртан үнэ буш байна гэдгийг бол илүү тодорхой харуулад өгч байгаа байхгүй юу. За тэгээ одоо саяны малгай, дээл, бүс эдгээр бүх зүйлүүд нь бол ерөнхийдөө ингээд яг одоо баяр багшийн тий судалгаагаар ингээд үзэх юм бол нэгдүгürt 13 дугаар зуун болон 14 дугаар зууны үеийн монголчуудыг төрсөлсөн төрслөг хурлын маш олон зургууд байдаг. Перс номын чимэглэл эсвэл одоо сүүл хожимо одоо нэг бунхад булчнаас олдсон ханын зураг тий эсвэл 13 дугаар зууны үеийн монголчууд хэмээх зургнууд эдгээр зургнуудаас тий гарч ирж байгаа тэр малгаан дүрслэл, дээлний дүрслэл тий бүсний дүрслэл бол ер нь нэлээд төстэй байна гэж. Үүнээс гадна энэ хүүхдийг тий яг язгууртан мөн гэдгийг нь яаж нотолж байгаа вэ гэхлээр саяны энэ олдврууд нь бүгдээрээ нөө дорнот Монголын үеийн хүн чулуу гэж байгаа тий яг 13 дугаар зууны үеийн язгууртын хүн чулуунууд ч тий. За тэр дорнот Монголын хүн чулуунаас авч үзээд энэ чулууны тэр бүсэн дээр байгаа хавдаг тэгээ тэр дээлийн энгэр малгай тий энэ бүх зүйлийг ингээд шинжилж үзсний үндсэн дээр за энэ бол яалчгүй язгууртан үнний одоо ингээд шинжийг агуулсан буш байна гэдгийг нь бол илүү тодорхой баримттай нотоод өгч байгаа байхгүй хавдаг байгаа. Тэгээ хавдаг гэдэг дээр нь болохоор яг 13 дугаар зууны үеийн тэр хавдганы талаар Монгол нутгаар аялж ирсэн жуулчдын тэмдэглэж үлдээсэн зүйл байдаг байхгүй. За монголчууд хавдаг гэдэг зүйл зүүдэгэ бүсний хоёр хажуу талд гэж байгаа. Баруун зүүн талд хоёуланд нь. За тэгээ зүүн талд нь бол арай томыг зүүдэг, баруун талд нь болохоор жижигэн зүүдэг гэж.
Тэд нар хавтгандаа яадаг вэ гэхлээр заримдаа ингээд нөгөө нэг хоол унд идэж чагаад те нөгөө ясмас гэдэг ч юм хоол унд идэж чаад тэрийг хийждэг гэж. За яг магадгүй тэр жуулчны зөвхөн харсан зүйл нь тэр байгаа. Тэр хавтгандаа одоо нөгөө үнэт эрдэнтэй алт эрдэнэс зоос моос те хийдэг байж болно шүү дээ. Тийм, тэр чинь бас зүгээр нэг дээлээ бүслэхээс гадна тэр чинь яг одоо тий аж ахуйн зориултаа байгаа шүү дээ. Яг хамаг юмаа зүүн одоо тэр баруун гартаа жижиг утхан байдаг нь одоо хоол ундаа итгэж жижигээр айтаахан ч байдаг юм уу тий. Байлтах болохоор зүүнээ авчиж болж шүү дээ гэж санагдаж байна тий. Тэгээд тэр хавтах нь болохоор одоо баруун талдаа зүүн талдаа том байгаад шүү дээ тий. Баруун талдаа жижиг байгаад байна. Гэтэл яг тэр нөгөө Дорнод Монголын үеийн хүн чулуун дээр чинь яг ингэж харагддаг гэж байгаа байхгүй юу? Монголын хүн чулуунд. Яг таардаг тий. Мөргөөд энэ чинь тэр ингээд байгаль дээр байгаа одоо хүн чулуу тэр буш бонхон тий одоо ингээд эндээс ч ингээд мөргөөд байна тий яг зүв байна гэдгийг хараад байгаа байхгүй. За тэгээд ер нь бол саяны энэ олдураас чинь бас ингээд мөнгө аяга тий. За мөнгө аяга нь болохоор бас ингээд доороод нэг сая ингээд юу та өсгтэй гэсэн шүү дээ тий. Ом гэсэн бичгтэй байгаад байна. За тэгээд саяны тэр нэг өөр булчнаас нэг лууны толгой, зааны ясаар хийсэн лууны толгой гэдэг ч юм. За энэ дээр ер нь яг тэр нэг эрэгтэй хүнд дагалдуулж оршуулах саадаг тий. Саадаг эсвэл одоо сум гэх мэт ингээд бүх зүйлүүд гарч иж байгаа байхгүй. За ингээд энэ бүгдийг судалж үндэсний үндсэн дээр ер нь бол Баяр багш бол ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхэлэр за энэ бол бүгдээрээ тий Чингис хааны төрсөн дүү хавт хасрын тий одоо удмын одоо удмынх нь энэ бүс нутагт байдаг байсан. Тэгэхээр энэ бүс нутагт бол ер нь бол яг нь яалчгүй энэ бол нэгдүгээр Чингисийн чулууны бичиг олдож байна. Тэр булчнаас гарч иж байгаа бүх эд үлгийн зүйлүүдийг харьцуулж үзэх юм бол хавт хасрын удам Эсвүнгэ ноёны тэ үр хүүхдүүд Эсвүнгэ ноёны удмынхны булш оршуулга байх магадлалтай гэдэг зүйлийг бас хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол ингээд тэ зүгээр нэг Оросын холбооны улсын Москвад тэ нэг ингээд музейд ингээд зөв ингээд байгаа. Тэгсэн мөртлөө ингээд эрдэм шинжилгээний эргэлтэн дээрээс ороогүй. Сайн нэг нэвтрүүлэг эхлэхдээ хэллээ шүү дээ. Киселевын тайлангуудыг нэлээд үзсэн. Ном судалгааны бүтээлүүдийг нэлээд үзсэн. Гэтэл тэр ном судалгааны бүтээлүүд дээрээ тэ гэж дуртаагүй байсан энэ зүйл нь музейд ингэж хадгалаастай байдгаа гэж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ музей ингээд сүулт ингээ одоо ингээ хаана байгаа бол гэж бодсон байгаа байхгүй. Гэтэл тэр музей нь бол одоо нэг юм өөр газар шилжүүлсэн юм байлээ л дээ. Тэгээ тэр өөр газар шилжүүлсэн. Тэгээ тэрийг нь бол одоо ингээд нэг засвартаа гэдэг нэрээр хүмүүс ингээ орж үзэж чадахгүй байна сүүлийн сураг тавих нэ гэж хэлж байгаа. Тэгээ Баяр багшийн яг тухайн үедээ яг юуг хүсэж исэн бэ гэхлээр энэ мэтчлэн яг иймэрхүү олдуурууд те зөвлөлт холбоод улс одоо Оросын холбооны улсад ч те Оросын холбооны улсын энэ тентхийн музейгэр бол нэлээд их байна. За энэ музейнуудыг одоо хоёр улс бол те хуучин цагийнх шиг гэдэг ч юм уу те ийм байхгүй байгаа. Тэгэхээр ингээ арчилсан нийгмийн үед те саяны тэр Чингисийн чулууны бичгийн юу хуулбарыг авсан гэсэн шүү дээ. Хуулбарыг авсан хамгийн сайн жишээ бас байна. Энтэй адилхан Оросын холбооны улсад байгаа Монголын үетэй холбоотой түүх соёлын дур суулуудын те хуулбаруудыг нэлийн сайн авах хэрэгтэй гэдэг зүйлийг бас давхар ингээ хэлээд байгаа байхгүй юу? Тийм. Нэг зүйлээс ингэж болтож байгаа юм чинь цаашлаа дахиад хэд байхыг мэдэхгүй. Аста Баяр багш үнэхээр л нөгөө туршлагатай одоо яг эрдэмтэн мундаг хүн тулдаа үнийг бас олж илрүүлсэн байж тээ. Тийм. Тэгээд одоо саяны энэ хавт хасрын удмын те хасрын удмын одоо ингээд нэг юм язгууртан хүүхдийн булш болчихж байгаа те. За тэгээд энэ булшнаас чинь бас л ингээд цаамц өмөд одоо ингээд хэлэх юм бол те банзал одоо нэг ингээд бэлхүүсийн хэсгээ хаадаг те. Банзал сайн юп хэлээд байгаа. Тийм. Энэ бол юп бол биш шүү. Тухайн үед бол яг банзал гэдэг нь бол л шүү те. Баяр багшийн тодорхойлсон ийм байгаа юм. За ийм дөрвөлжин даав. Дөрвөлжин даав гэсэн нэг ингээ хоёр үзүүр дээр болохоор ийм уяатай. За тэр уяагаараа ингээд нөгөө яг бэлхүүс хэсэг ингээ халахлаад ингээ уйдаг гэсэн үг байхгүй. За энэ чинь одоо бол яг чиний ярьж байгаа нэг юпк шиг болчихж байгаа тийм. За ингээд явчихаа. Яг нөгөө хиллэг нь өөрөө яг энэ угаасаа бид нар чинь нөгөө нэг юмыг хааж байгаа хэсэг нь адилхан юм байна. Яг зориулт нь магадгүй. За тэгээд цаамцгийн гут нь яг энэ цаамц зүг мөн үгүй юу гэдэг нь бас яг тодорхойгүй байна гэж зөвхөн зургнаас тодорхойлж бичиж байгаа шүү дээ. Нэг ханцуутай гэж байгаа байхгүй. Хэрвээ энэ цамц мөн бол нөгөө нэг адуучин залуучууд чинь ингээд нэгтлийнхээ ханцуу ингээд гаргаад нэг гараад ирсэн шүү дээ. За магадгүй ийм цамц байх магадaltaй тийм сугалрлах яг тийм шүү дээ. Магадгүй ийм байж магадгүй гэж. За тэгээ өмдөн дээр нь болохоор ер нь бол нүүдэлчдийн өмд бол мэдээж морьнд мордох хэвээр тий морин дээр байнга сууж явах хэвээр тэгэхээр хөдөлгөөний нэрээс хаа цаад болохгүйгээр өргөн өмд байх хэвээр тий өргөн одоогийнхоор бол нэг тийм доошоо салтаатай өргөн өмд байх хэвээр гэдэг зүйлийг дөрөвчтэй хөөрхөн өмд харагдаж шүү дээ одоо нөгөө мордохт нь салхисгээд дээшээ шуугдаад байхгүй тий тийм 6 настай хүүхдээ эдэл хэрэглэл гэхэд бол тийм үнэхээр бас давхар ингээд бас айгүй юм игдүүх юм үү тий хөөрхөн санагдаж байна.
Тэгээ одоо гутал бас олцсон л байгаа байхгүй. Тэгээд энэ одоо яг 13 дугаар зууны үеийн гутал ч тий. За тэгтэл энэ гуталны хэмжээ нь болохоор ер нь яг 13 дугаар зуун 14 дугаар зууны үед бол монголчууд ийм гутал өмсдөг байсан гэдэг бол хадны оршуулга, бусад түүхэн сурвалжууд нөгөө зургуудаар нэлээд тодорхойлцсон байгаа. Гэтэл одоо яагаад ийм нэг ийм этэн хашаартаа тий ийм гутал өмсөд байгаа юм бэ гэдэг зүйлийг яг энэ судалгааны бүтээл дээр бол Баяр багш маань бол яг нэг манжин үеэс те энэ этэн хошоортой ийм том төрийтэй нүсэр том хүнд те ийм гуталтай болсон. Харин энэ хүртэл бол ер нь бол те монгол хэлийг монгол гутал те яг иймэрхүү хэмжээтэй байсан юм а гэд гаргаж байгаа. Одоо ер нь яг монгол гуталны хуучин загварыг хадгалж үтсэн хүмүүс гэх юм бол одоо буряд тэ дээрэс нь одоо өвөрлөгч энэ хүмүүс бас байна гэдгийг бас хараад байгаа байхгүй ингээ хэлсэн байгаа. За одоо судлаачдын тайлбартай ч одоо юу ярих вэ? Яг зүгээр миний зүгээр харж байгаагаар нөгөө монгол гутлын дотор өмсдөг нөгөө гутал шиг бас харагдаж байна тий. Тийм. Гэтэ яг энэ чинь нөгөө нэг 7-800 жилийн хугацаанд тий булшин дотор ингээд нөгөө нэг яг үндсэн шинжээ бол яатсан ба шүү дээ. Тэгээ чиний гутлыг ба шүү дээ тий яг тухайн үедээ олоод олсныхаа дараа тэр хэлбэр дээр нь ингэж нөгөө сэргэн суралтыг хийж байгаа шүү дээ. Тэгжиж яг энэ хэвийг нь хадгалж авч болж байгаа байхгүй. Тий. За ингээд яг зэр зэвсгийн зүйлстэй саадаг нум сум одоо нум сумныхаа сумаа хийдэг саадаг гэх мэт зүйлүүд те олдсон байгаа. Тэгээд зэв сум одоо хотго гэх мэт ингээд маш олон зүйлүүдийг олсон байдаг. За тэгээ энийг бол ерөнхийдөө болвол яг л одоо тэгээ 13 дугаар зууны үеийн хавт тасрын удмын те одоо язгууртан хүүхдийн булш мөн байна гэдгийг тодорхойлсон байгаа юм. Тэгэхээр нөгөө Монгол болон хил залгаа бүс нутгаас те ер нь яг хаад язгууртны булш, Чингис хааны булш, эсвэл одоо өгөөдөө гүйг, мөнгө, хувлаа те тэгэл ингээл алтан уургийн хаад ноёдын хаадын булш олдоогүй боловч хаад язгууртны химээх нэрийн дор те ийм булшнууд бол одоо өмнө Говь аймгийн Цагаан ханангийн агуу те хадны оршуулгууд дээрээс нь одоо нэг сүүлийн судгаагаар бас Торнод аймгаас ер нь бол ингээд зүүн талаас те маш олон одоо ийм алтан эмээл гэдэг ч юм иймэрхүү судалгаанууд олдоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол 13 дугаар зууны үеийн язгууртны булш олдоод байгаа. Харин хаад язгууртнаа оршуулсан нь бол илүү нууцлаг байна гэдгийг бол эндээс харж болохоор байгаа юм. Бидэнтэй хамт нөгөө маллах судалгаа хийжсэн нөгөө нэг Жо Лиган гэдэг нөхөр өдөг байхгүй. Тэр хүн маань бол юу хэлсэн бэ гэхээр их сонио. Яагаад гэвэл хятадууд те бүх цаг үеийнхаа бүх булш буухныг ингээд олоод нийцгсэн. Бүх хаадынхаа тий бүр ингээд төр тусуудынхаа бүх хаадынхаа ингээд булш буухнуудыг ямар нэгэн байдлаар нэг улсынх нь 2 3 хаан ч юм уу ингээд байдаг. Гэтэл Монголч нь юан гэд хятад байсан шүү дээ. Хаанах байхгүй. Монголд бас байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө маш нууцлаг гэдэг зүйлийг л давхар харуулдаг юм л да. Тэгэхээр одоо Яон гүрэн Житийн нутаг дэвсгэр дээр байдаг гэхэд тухайн үед олдсон юм а бас яг энэ Оросын жишгээр те одоо тэр хүмүүс чинь монгол хүмүүс биш л болсон хойно яг нэг тиймэрхүү мэдрэмж бас төрж जैन те нэг далтлагдаад үлдчихдэг юм байж болж जैन. Тэгтээ бас яг Юан гүрний үеийн те Монголын үеийн гэсэн үг шүү дээ те олдрууд бас ингээ олцсон байдаг. Тэгтээ би тэр мэдээллийг ерөөс олж чадахгүй байна. Бүр ингээ хараа. Яг Юан гүрний гэдэг нөгөө гинт ингээ дайн гарч байгаа шүү дээ. Тэгээд нөгөө монголчууд зогтож байгаа шүү дээ. Яг энэ үед нөгөө хүн амыг чинь дөрөв хуваацсан байдаг шүү дээ. Нэгдүгürt монгол хүн, хоёрдугаарт өнгөт нүдэн гэдэг. Өнгөт нүдэн гэдэг нөгөө төрөг хөгсаатан худалдаач 8-аач арилжаач нь те иймэрхүү хүмүүс байгаа байхгүй юу? Миний царайг нэг жоохон ингээ тодруулчих юм бол болчих гээд шүү дээ. Тэгээ энэ хүмүүсийн тэр нөгөө худалдаачдын ингээ нөгөө хоцоор байсан байгаа байхгүй юу? Тэр хоцоорны малтлаг гэсэн чинь битүү ингээд ваар савн дотор ингээд алт мөнгө зоос моос мөнгө төр ингээд хийчихсэн. Тэр хот дотор ингээд шалан дараа бүгд ингээд нууцсан байгаа байхгүй юу? Хотоо одоо нэг алдчихад эргүүлж ирээд аавна гэдэг ч юм уу те. Одоо нэг хотоо алдчихлаа шүү дээ те. За тэгвэл гот магадгүй буцаж ирээд аавна гэж одоо тэрийг авч чадаагүй тэр нь одоо археологийн шинжилгээ хонор алдж байгаа ийм зүйлүүд бас байдаг байхгүй. Тэр гинтийн байдлаар олдож байгаа юмнуудыг бас зарлах байх. Тэгэхээр яг үнэхээр л чадахгүй л байгаа гэсэн гол чадахгүй л байгаа гэж би бодож шүү дээ те. За ингээд шинжилгээ ухааны гавьяа цэцгэлтэн те доктор профессор Баяр багшийн алтан уургийн язгууртны нэгэн булшийг судалсан нь хэмээх судалгааны бүтээлээс ишлээд өнөөдрийн дугаараа хүргэлээ. Үнэхээр гайхалтай байлаа. Тэгээ Баяр багштай бас маш талархах сэтгэл төрлөө. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шин төлөвлөж болон Mobicon компани маань оролцлоо. За нэвтрүүлэг маань NTV болон Одмондроо радио 107 83.3 гэсэн хостелгоноор та бүхэндээ хүрлээ. Марат багштай их баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.
нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.